За сайн бацхан үзэгчтэй TV10-аас та бүхэндээ бэлтгэн хүргэдэг хөгжлийн хөтөлбөр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За студид улсын хурлын гишүүн асан сайхан сан буйрч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За тэгэхээр бид хүн хөгжлийн хөтөлбөр нэвтрүүлгээр за улсын их оронд үүсэж байгаа нөхцөл байдал болон улс төртэй холбоотой асуудлуудыг за шатараа та ярьж байгаамаа. За энэ удаад бас за өчигдөр улсын хурлын даргыг өргөт ажилласан чөлөөллөө дарга албан тушаалаас нь буулгалаа. За улсын хурлын дарга за инколтыг аваад хийчих юм бол манай өнөөдөр үгүй болчих юм шүү дээ яриадсан. Энэ талаар яриагаа. Өчтөрийн хорлыг монголчууд юм баг дээр чигээр л харсан байх л та. Шууд нэвтрүүлээ. Тэгээд тэр инколтыг огцруулж байгаа зөвхөн миний одоо харснаар бол ерөөсөө тэр хүнийг ямар шалтгаанаар яаж огцруулж байгааг нэг хүмүүс нэг асуусангүй тэр. Шинэ одоо эрүүл мэндийн сайд одоо хүүхэд яриад хүүхдийн асуудал яриад өнгөрч явах шиг. Гишүүн бол өөрсдөө асуудал яриад тэгээд өнгөрнө л тэр их болдын талаар ерөөсөө асуулт тавьж юм ярьсангүй. Тэр хүн бол ерөөсөө ажиллаа өгөх төвс болсон байна. Би бол тэгж л харсан. Тэгээд тэр нөгөө огцруулж байгаа 5 гишүүн хүртэл одоо тэр хүнээс ерөөс юм асуухгүй. Чамайг одоо ийм үндслэлээр бид тэр ингэж огцруулж байгаа юм ба. Гэдгийг энэ ард түмэнд ерөөс ойлгосонгүй. Шүү маш ойлгомжгүй хурал болоод өнгөрсөжтэй. Зүр мэдхгүй тэр ойлгодог хүмүүс нь яаж ойлгосон юм бэ? Би л тэр хүн юу яасан тэгээд тэр хүн сүлд нь өөрөө нэг үг хэлээл тэгэл тэр хурал дуус. Тэгээд тэр эрс центрэнч байхгүй их сонин тийм уур амьсгалтай хурлуулаад өнгөрөх юм. Би тэр их хурлын даргаыг одоо огцорч байгаа би хоёр дахь харж нэмд орж огцорхыг нэг харсан. Тэгээд бүх гишүүдэл баг ихэнх юм асуувал нэмд орж хариулах шиг байсан. Хууль зассан тухай орон дотроо. Тэгээ одоо энэ манайгийн толгойлогчийг авчиж байгааг гээд байгаа. Тэгээд ерөөс юм асуугаагүй. Би одоо бүр ерөөс учрыг олсонгүй тэр өчтөр урдлыг. Ойлгоогүй би. За тэгээд одоо тэр 5 хүн одоо тэр үний фактыг бүр 1 2 3 гэж 60 тэр хүмүүс нэгсүүлээд тэг бүгдийг ярих юм бодсон. Тэгээд энэ хүн ер нь ямар хэрэг тарьсан Монгол улс ямар гай тарьсан хүн юм гээд сонсоодхыг гэсэн чинь тэг ерөөсөө хэлэхдээ ярьсан ч. Тэг өнгөрсөн тэр мөнх оргил та нар энэ хуйлаа тэгээ одоо дахиж оруулж ирээд хүчгүй болохоор гээд нэг тийм сони юм яа. Ёстой нэг заваа хурал боллоо. Тэгэнгүүт бол зүгээр одоо шал өөрөөр огцруулж болох юм байна шүү дээ. Одоо тэгэхээр манан алга болцсон уу? Толгойлогчийн аваачлаа. Гүг хальт тэр манангийн толгойлогчийг авч яаж байгаа хурал чинь ерөөс өөрөө хурал биш болоод дуусчихлаа шүү дээ. Гэхдээ би л ойлгоо. Энэ улсууд ойлгосон юм байна. Тэгээ манан гиснээс энэ манан чинь бол одоо их болдыг авч яад манан биш л дээ. Энэ манан чинь бол одоо би зүгээр энэ манай монголчууд юм их амархан мартчих юм байна. 1996 онд Ардс нам олон болоод Ардын нам цөөх болсон юм. 25 гишүүнтэй. Монгол Ардын хувьсгалт нам. Ардс нам чинь 50 гишүүнтэй. Дээр нь дашвал руу одоо би дааж гарсан шиг санаад байгаа. Уг нь уламжлалын нэгдсэн намч илүү нэг тийм намын нэр дээр. За ингээд тэр үед бол хурал 50 дээр нэмэх 1 гэдэг тийм хуулиар явагддаг байсан. Тэгэхээр Ардс намын 50 гишүүн дээр одоо нэг хүн нэмэгдчихэж тэр хурал хүчин төгөлдөр болох нь шүү дээ. За ийм бас. За ерөнхий сайдыг Монгол улсын ерөнхийлөгч санал болгож одоо оруулж ирж нэрийн дэвшилдэг гэсэн их хуралд. Тэр Багванд ерөнхийлөгч 98 онд ч үл 97 онд Ардс намаас ерөнхий сайдыг дэвшүүлэх гээд нарийн засварлах гишүүнийг нас болсны дараа даваад орж гам болдыг монголчуудын хэлцээр халзан гам болдыг 7 удаа буцаасан. Та нар өөр хүн дэвшүүлээ. Энэ аюултай нэг ерөнхий сайд болохгүй гэдэг. За тэн дээр их маргаа үүсэж ирсэн. Одоо манай нэг үндсөөлөж өсчил би энэ үндсөөллийн хамралд орсон улс гэж
гишүүн байхдаа их олон 4 жил ярьсан. Өшөө энэ хойшоо маш их хямралд орно. Тэгээд энэ аюул тарих ийм болчиход байна гэдгийг би 8 онд гишүүн болж ороод учрыг ойлгоцоход Монголын ард түмэд их ярьсан, их ч нийтлэл бичсэн. Нэг тийм асуудал байсан. Ингээд олон болоод гараад ирсэн их хоёрын одоо юу их хоёр гишүүн баг бандгыг ерөнхийлөгч болгонгод оронд нь орж ирсэн. Тэгээ манай улс төрийн хямрал бол баг бандгын их хоёроос үүсэлт юм л да. За тэн дээр нэг олонхтойгоо цөөнх 25 гишүүн яаж тоглолт хийдгийг яруу дотор харуулсан тийм жилүүд бас 97 оноос хойш. Монгол ардчсан бол засгийн газар 4 удаа авчруулсан. За ингээл хямрал яваад байгаа. За тэгээд ерөнхий сайдыг ерөнхийлөгч оруулдаг бас болохгүй юм байна гэж нөгөө цөөнх инх хоёр ойлгоод байхгүй тийм. Би болох юм бол энэ хүнтэй зөксөлт юм байна гэдгийг цөөнх 25 та байхдаа инх хоёр дарга их сайн ойлгосон юм шиг байна. Тэгээ наадвал чинь элбэг дорчтой энэ хоёр нийлж байгаад Жасруугийн баланхин дээр үндсэн хуулийн тэр одоо Монголын чидийн тэр хэлээд байгаа тэр дордуулахын толлоо гэдгийг 99 оны 12 сард өргөн бариад 7 өөрчлөлт хийгээд тэгээ их хурл чуулганаараа хоролдоод энэ шинэ жил болох гээд хүмүүс ингээд цаахан шинэ жилийн уур амьсгал ороод ингэсэн байгаагаар 12 сарын 27 8-ны үед л санаад байгаа би одоо. Тэгээ хилцээ баталцсан. Баталцсангууд үндсэн хуулийн сэцэд хүн өргөдөл гаргаад энэ үндсэн хуулийг ингэж өсөлөхгүй зөкссөн гээд цэцэн дунд цуудлал хоролдоод энэ үндсэн хууль зөкссөн байна гэдэг юм дүгнэлт гаргацсан. Ингээд он гараад 2000 он гарчихсан. 2000 он гараад 6 сарын дараа сонгуул болох учраас энэ үндсэн хуулийн сэцэлтийн дүгнэлтийг лаудаар авч хэлцээг өнгөрөө явуулсан. Ингээд 6 сар сонгуул болоод 2000 онд 72 судалтай болохгүй. Нэг бие даагч гүн талаатай иргэний зориг ногоноос нэг. За ингээд 76 хүн бүрэлдээд их хоёр гэдэг хүн нөгөө 99 онд байсан элбэг дорчтой нийлж энэ 7 өөрчлөлтийг хийсэн юм гаргаж ирээд мөн оныхаа 12 сарын бас шинэ жил болох гэж байгаа 29-нд чөлөө нөгөө 7 гэж батлуулаад авсан. Тэгээ үндсэн хуулийн зэцийн дүгнэлтийг авч хэлцэг энэ хэлцэх шаардлагагүй гэдэг юм дүгнэлт гаргаад. Ингээд энэ манан эндээс хэлж байгаа байхгүй юу? Манан чинь. Тэгээ энэ одоо манан зохион гаргасан нөхөр хэлбэг дорж энэ хин хоёрын одоо энэ 7 дотроос одоо энэ өөрчлөлт 7 өөрчлөлт энэ байна л да. Тэгээ энэ дотор энэ хамгийн аюултай гол юм энэ 4 юм байт юм аа би тэгж боддیں۔ Жишээ нь 75 удаа одоо нэг юун дээр чуулган одоо аврын чуулган, намрын чуулган гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр чинь тасралтгүй 75 өдөр хоролдохыг 50 болгоо хийчих нэг заалт. 50 дээр нэмэх нэг ингээд 51 гишүүн хоролдож ийж хүчин төгөлдөр болдог гэсэн хурлыг 39 болгоод гашцсан. Энэ бүр хамгийн энэ манай үс аюул тарьж байгаа нь энэ хоёр ийм аймаар хоёр дахь. Гурав дахь нь засгийн газрын гишүүн сайдуулдаг болгоо хийсэн. За ерөнхий сайдыг ерөнхийлөгчдөд зөвшөөрч ерөнхий сайд оруулж ирдэг байсан. Тэгээд ерөнхий сайдыг хэрэг өөр хүн одоо би түрүү ярьсан тэр гам болдыг сонгохгүй 7 удаа ажилласан гэдгийг нөхөр инх хоёр ингээл хараад исэн байгаа байхгүй. Тэгээ өөрд яг ийм ирнэ. Тэгэхээр зэрэг энэ хуулийг нь өөрчлөхгүй болохгүй юм байна гэдгийг сэтгэсэн юм шиг байна. За ингээд энийг өөрчилсөн. Тэгээ одоо бол яаж нэхэр оруулж ирээл тэгэл одоо нэг удаа буцаагаад дараа нь болохгүй бол зүгээр оруулж ирээд баталцдаг болчихсон. За ийм 4 том аюулыг хийснээс болж өнөөдрийн энэ манай гэдэг юм чинь ингээд яваад эхэлсэн байна. Тэгэл би энэ 8 онд ч үндсэн хуулийн ямар л болчлаа гэдэг. Тэгээ энэ албан тушаалын төлөө, авилгалын төлөө ард түмний хил одоо занш нарын төрийн мөнгийг ажил хийснэрийн дор хулгай хийдэг, зовчуулдаг, завшдаг. За ийм үйлдэлүүд энэ давхар дээлэн дотроос энийг хийдэг хүмүүс гараад ирж байгаа. Одоо мөнгө болгоо хийдэг. Тэрний хамгийн
заавал тодорсон юм чинь жидүү болчиход байгаа. Жидүүгээс өмнө эдгээр чинь маш их хулгай хийсэн байхгүй. Энд мөрдөө 2000 оноос хойш мөрдөх юм бол тэгэл энэ 60 тэрбум 60 түмийн асуудлын юу албан тушаалыг хойролдгийг дөрөв битээр өмнө нэг ярьсан тийм 200 сая сайдвал дээд сайдвалж ирсэн улсууд энэ төр гэдэг. За ингээд одоо энэ манан бол эхэлж байгаа байхгүй. Тэгснээс 2004 оноос манан эхэлсэн биш. Тэгээ энэ манан чинь ингэж тэгэхээр манан чинь бол инх хоёр элбэгдэрж хоёр нэг нь 25 гишүүнтэй нэг нь 50 гишүүнтэй тэгээ дунд нь нэг дашвал үргэлдэг хүн тэгээ холбогчийн үүрэг гүйцэтгэж тэр 96 оног аригчдыг барагдуулсан байхгүй. Тэгэл одоо ингээд энэ хуулийг ингээд зааваруулаад тэгээ тэр үед нөх их эсэргүүцэл хүмүүс янз бүрийн юм яриадсэн. Тэгээ нэг хүний гарт бүх юм ороод ирсэн 2000 оны сонгуулиор. Тэгээд одоо дарангуул үүссэн юу ч ярьж чаддгүй хин ч юм ярьдгүй дуурдгүй болгодог асуудал бол 2000 оноос эхэлсэн. Тэгэхээр инх болдыг авч хайснаар манан бол одоо юу ч биш. Тэгээ өчтөр бол тэр гишүүднэр яриад энэ л тэр 5 гишүүн энэ ганц инх бол баг инх болдыг одоо энэ өөрхийн их маягийн юм ярих гэдэг л шүү дээ. Тэгээ энэс цаашаа одоо бол монголчуудын бүх хараа энэ тэмцэгч 5 хүн дээр буюу Монгол улсын засгийн газар дээр туссан. Дээр нь ерөнхийлөгч. Одоо ерөнхийлөгч ажилтнаа тэмцэх газрын дарга шүүх прокурор энэ улсуудыг яаж үүсгэх юм. За тэгжээтэл хамгийн гол асуудал одоо урд чөнөөс хойш өчигдрийн хурал таарснаас хойш их хурлын дарга болно гэдэг асуудал бий болно гэдэг асуудал одоо хэд хэд үний нэр бас яригдж эхэлж байна. Тэр хэд одоо энэ бүгд болно гэж бодож байгаа дотроо. Ер нь ямар хүн байх ёстой? Одоо энэ ерөнхий сайдыг юу их хурлын даргыг зөвхөн дуулууртай хэм одоо хүн тавигдана л да. Одоо бидгээр тэр утасгүй хөлтэй тавигдчих таарна. Би бол нэмд оржиг тавьж чадахгүй гэж бодож байна. Нэмд орж болвол одоо энэ хэний ерөнхийлөгчийг одоо засгийн газрын гишүүн байхад бүх ажлыг нураасан. Энэ төмөр замын асуудал, энэ 5 толгойн асуудал, тэр хүн дэд үтцийн сайд байсан. Зам тээвэр хөслийн яамны сайд. Дараа нь хүн сүдэ аж ахуйн яамны сайд хийсэн. Дараа нь энэ хүнийг сайдаас огцруулахад нэмд орж бас зохион байгуулж унгаж ирсэн. Нэмд орж энийг хэлсүү би чамайг одоо энэ улс төрөөс сайдаас буугаад ингээд огцорж явахад үнэхээр сэтгэл хангалуун баяртай байна гэж хэлж ирсэн. Байнгын орны урал дээр. Тэгэхээр би бол энэ нэмд оржийг би энэ батлага бол энэ би харин одоо шалгах байх гэж бодож байгаа энэ авилгатай тэмцэх газар шүүхийн даргаыг өөрчилсөн дараа хамаг ажлын нураас хүн шүү дээ. Тэр үний хийх гэжсэн төмөр замын ажил бол тэгээд тэр нөгөө зүгээр тэр гэрээ биш. Хятадтай одоо тэр төмөр замыг барих тухай зүгээр санамж үчиг хийсэн юм байл. Хийч ийсэн тэр үед батлага. Тэрийг одоо бүр гэрээ болгож гаргаж ирж ярьж тэгж гутаас унгаж ирсэн шүү дээ. Тэгээ одоо би лав нямд оржиг ерөнхийлөгч лав их хурлын дарга болохгүй. Энэ их хурлын дарга бол ална. Энэ улсыг юу ийх болд. Тийм учраас би нэг наан тэр тэмцэж байгаа тэр бандраас тавигдах болов гэж бодох юм. Тэгээ тэд нар хурал удирдахад хэцүү л дээ. Их хурлыг удирдах гэдэг бол тим амар ажил биш. Энэ 76 хүнийг зохицуулах. Тэгээд тэр хуулийг дугаарлаж одоо даргын зөвлөлөөр оруулаад байнгын хорооны дарга нартай сайн тохирч аль хууль нэгдүгээрт орох хэрэгтэй. Ямар хууль хоёрт орох хэрэгтэй юм. Энийг дугаарлаж чаддаг, өөрөө сэтгэн бодох чадвартай, хурал удирдах чадвартай тийм хүн энэ их хурлын даргаыг хийнөх эсвэл зүгээр банд нар хийдэг ажил биш. Одоо манай энэ 76 дотроос яг их хурлыг удирдах явчих тийм зангарахтай хүн үүнтэй халах байхгүй. Би бол тэрийг сайн мэдчихээн. Инх төвшин ч барахгүй, инх болд Нямагийн инх болд ч чадахгүй, Лүндаж янцсан ч чадахгүй. Лүндаж янцсан хин хоёр хоёлоо байж байгаа. Яг хөө Лүндаж янцсан нь бол хугацаанд болоод дууссан. Нямд орж бол огцруулсан. Одоо Ахмад гэж байгаа бол улаанаа тэнд сайданд яваад өгсөн. Тэгээд ямар хүнийг сонгох юм бүү мэд. Тэгээ харж илээ ямар ч байсан олигтой хүн тавигдахгүй нь бол тодорхой. Би бол тэрийг л мэдээд байна.
Тэгээ одоо эн чинь маргааш энэ эх 7 хоногийн одоо чинь маргааш 4-р өдөр тий. Шууд маргааш оруулж ирэх хэрэгтэй шүү дээ. Яаралтайгаар мөр гэсэн. Маш хурдан шийдэж юм лээ. Тийм учраас одоо хэрлэн дараа бол маргааш би томилогдох гэж бодож байна. За тэр инх болд гэдэг хүн бол тэр элбэг доржийг инх хоёрын заавраар яаж унагсныг ярин л өчтөр тэр горол дээр. Тэр нөгөө хин би өндөг барьцсан явж байгаа гэдэг элбэг дорж нэг ерөнхий сайд хийж хатаад тэгжсэн. Өглөө ирц цуглдсан байсан. Тэгээ инх болд энэ 9-13 ороод өрөх хүчээрээ тэгээ энийг унагсан байхгүй. Тэрнээс болж энэ элбэг дорж инх хоёрын хооронд эвлэршгүүдийн онц үүссэн. Инх болд хөрс хоёрын хооронд бол ямар зөрчил үүссэн гэхээр тэр 60 тэрбум ярианы дотор тэр Ганбаатар гэж нөхөр тэр аалсны хөлийг нэг нэгээр нь тасалж байгаа тэгээ бөөрөнхий болгож байгаа дарж ална гэж нэг юм яаш. Тэрэнд хөрс залуу хүн мэдээ шаардлагачил дараа хийн ч гэсэн тийм биз. Тэр 60 тэрбум хамаа авахгүй тэр хүнийг доромжлон гутаас. Тэгж нэгдүгээр хоёрдугаар тэр жаргал дурлалын Эрдэнэт гэдэг одоо тэр хараг шинэвтер хүнийг хоёр дахь удаагийн сонголтоор ороод ирэхдээ ерөнхий сайдаар томилсон. Тэнд хуучин баахан улсууд ерөнхий сайд байлныг горьдож явсныг. Нэг бол дараа очиж тэр юугаар тавьчихсан л дээ ерөнхий сайдаар. Тэгэл ер нь нам хоёр хуваагдах асуудал үүссэн л гэж би тэгж хараад байна. Тийм учраас манан бол одоо 2000 оноос эхэлсэн албан тушаалын үнэлдэг нь 2000 оноос эхэлсэн. Ингээ манан яваад өнөөдөр ирсэн. Тэгээд эцтэр манангийн толгойлогчийг авлаа гэж ярьж илээ. Тийм учраас одоо тэр толгойг нь авчихсан чинь доод биетэй үз тарах байх л та. Тэрийг Монголын ард түмэн бид бүгд энэ 19 онд харах одоо тийм л хөв тавилантай л улс шиг байна л та. Тэгэхээр улсын хурлын даргаыг за суудлаас буулгах ерөнхийлөгчийн өргөмжлүүлсэн хууль үндэслэлийг за ийм хурдан шуурхаа батлаад за улсын хурлын дарга аваад хайжчлаа. За гэтэл ард түмэнд хэрэгтэй ард түмэнд одоо чухал хуулийг өнөөдөр гацаадаг, баталтгүй, төдийлөн авч оошотгүй иймэрхүү асуудлууд бас байгаад байдаг. Тэр улсын хурлын гишүүн хэнгуатч бай, өөрт ашиггүй ямар нэгэн тийм хууль бол ерөөсөө оролцохгүй шүү дээ. Ард түмэнд хэрэгтэй тийм хуулинд ерөөсөө оролцох сонирхолж байхгүй. Тэрийг оролдохчгүй. Зөвхөн өөрт ашигтай тийм хуулийн дээр л энэ улсын их хурлын гишүүдээр ялангуяа сүүлийн гишүүдээр бол их оролцож байгаа. Тэрний хамгийн тод жишээ бол сайд албан тушаал томилох, албан тушаалаас буулгах хоёрт бүтэн 76-аас цугладаг. Тийм ээ? Тэрийг бид бүгд мэднэ. Би санжин л та улсын хурлд байхад урт нэртэй хууль ярьж байсан тийм ээ? Бид нар долуулаа тэрийг хийсэн. 7 гишүүн. 10 оны 3 сард батлуулсан байхгүй. Тэр хуулийн чинь бол одоо уг нь яг тэр гаргасан чигээр нь хэрэгжүүлсэн бол уг нь зүйн тэгээ яг тэрний хүчинд одоо нэг ноён уул өнөөдөр ингээ гаццэл байж байгаа. Сүүлд нь нэлээ засвар оруулсан бас тэрэнд чинь. Тэр ус бүрдүүлдэг ой модын их булаг болсон газруудыг хугацааг хэмжээг нь багасгасан л юм л дээ. Тэгээ хэрэгжилдэх муутай байгаа тэр. За тэгэхээр ямар ч тач 60 тэрбумын эзэнд хариуцлага тооцочлоо. За харин ерөнхий сайд хөрс өгөх жидүүштэй өнөөдөр хамгаалаад авч үлдэх шиг боллоо. Энэ ер нь энэ тусгай сангуудыг ер нь хаанаас нь яаж зэгцлэх ёстой юм бэ? Хүнсгүдэ аж ахуй жижиг дунд үйлдвэрлэлийн санал хэд одоо юм маш олон хэрэг гарч ирлээ. Эрдэнэт ерөнхий сайд биш Эрдэнэт өчтөр чуулган дээр хэлсэн шүү дээ. Бүх Монголын бүх ард түмнээс уучлалт гуйж байна. Би энэ хуулийг одоо уг нь энэ засгийн газрын энэ сайд дарга нар энэ одоо прокурор орлогч за тэгээд төрийн нарийн өөр хинч байдгийн тийм ээ. Энэ хүмүүсийг ийм одоо гарсан тогтоолыг ингэж буруугаар ашиглаж үнэхээр тооцоогүй. Тийм учраас хүрх хүнтэй хөршингүй. Тийм учраас уучлалт гуйгаад ийм хууль, ийм журам боловсруулсандаа
харамсаж байна гэж хэлж байна. Тэр Эрдэнэтийн гаргасан юуг л эдгээр ашиглаад тэгэл бас 2 хуваагдах нэг хэлбэр болсон юм л дээ. Нөгөө авсан жидүү тэр жидүүчдийн юмыг улгаан хийсэн гишүүднэр нэг тал болоод 65 тэр юмд орооцолсон гишүүд нэг тал болцсон юм уу гэж би тэгж ойлгоод байгаа шүү дээ. Гэхдээ 64-ыг бол хөрс өгч энэ дээрээс хэлсэн л дээ. Энэ бол яриа болсон нь бол үнэ. Тэг хэрэгжсэнийг бол би мэдэхгүй. Тэг хууль шүүхийн байгууллагууд, хяналтын байгууллагууд хянаад шүүгээд шалгаад ингэх юм аюу гаргана гэж яриа бол болох нь болсон гэж ингэж ярьж ил ярьсан. Энэ хуулдаар ерөнхий их хурлын дараагийн их хуульд болохоор прокурорын байгууллага энийг бол зохиомлын байна гэд ингээ хэрэгсэхгүй болгосоо. Гэхдээ дахиж өргөдөл одоо гаргаад дахиад тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага ойлголттой дэмжих газар нийлээ шалгаж байгаа гэж ингэж хэлж илээ өчтөр. Ахаа шалгаж байгаа гэжсэн. Тэгэхээр зэрэг шинэ их хурлын дарга одоо гарч ирж хамгийн эхлээд энэ авилгалтай дэмжих газрын даргаыг сольж өгөх байх л та. Их хурлаар ерөнхийлөгч оруулж ирээд их хурлаар баталж өгдөг юм чинь. Тэр шуурхаа явагдах байх гэж бодож байна. Тэгээд дээж юугийн дараа прокурор яах юм? Тэрийг бол одоо шастаа ерөнхийлөгчийн тархин дотор юу бодож байгааг бид яаж мэдв? Тэгээд хамгийн гол нь одоо ерөөсөл Монголын ардам юу харах вэ гэхээр зэрэг эдгээр улсуудаас чинь бид маш амар том шинжил өөрчлөлтийг харах гэж байгаа шүү дээ. Хар нэг гордоо сууж байгаа шүү дээ одоо бид нар. Улуурхай салбар тийм ээ. Бусад одоо төрийн мөнгө ийдсэн уусан хуучин энэ сайд дараа байсан бүх улсуудыг аймгийн засаг дараа байсан энэ баян болсон улсуудыг бүгдийн хөрөнгө орлогын мэдүүлгээр нь дахиж яагаад. Тэгээ тэр хамгийн гол нь тэр хөрөнгө орлогын мэдүүлгэнд байгаа тэр эд материал хөрөнгийг тайлбарлуулах хэрэгтэй юм байна. Энэ манайх одоо энэ хуулиндаа тийм оруулж өгөхгүй юм ерөөс. Би энэ авилгалтай дэмжих газрын хуулийг бас нэмэлт өөрчлөлтийг орсон юм дээ. Тэр хоёр даргыг сонгож явахд бас хэлсэн. Тэг хөрөнгө орлогын мэдүүлгийг аваад ингээд чимээгөө ингээд дарчдаг ураагаад скафанд хийгээд наа чи биш ээ. Энэ жишээлбэл энэ GP яаж авсан би энэ Land 200 энэ Lexus-ыг ямар орлогоор авбаа. Татвараа төлсөн юм уу? Татвар төлсөн мөнгөөр л авсан байх хэрэгтэй шүү дээ. Тийм биз? Тэрийг тодруулах. За энэ таны байшин хэдэн одоо үнэтэй энэ 1.2 тэрбум төгрөг гэж байна. Энийг яаж авсан? Энэ 1.2 тэрбум төгрөгийг хаанаас олоод татвар төлөө тэгээд танд яагаад 1.2 тэрбум үлдээд тэгээ энэ байшинг авбаа. Авсан бэ гэдгийг нотлоо. За Америкийн сангийн яамны сайдыг томилоход авгаа хүүхдүүд нь за авгаа хүүхдүүдтэй бол өргөн бэрүүд нь эрчэн зогсож идэг байхгүй. Тэгээ бүгдээр тэр конгрессийн гишүүд, сенатын гишүүд хариулт асуултанд нь хариулдаг. Тэгээ сангийн сайд тангараа өргөдөг. Ийм л юм бэлээ. За тэгэхээр ямар ч тач манангийн одоо толгойлогч гэгдэх за инколдыг аваачлаа. За нөгөө талд бас элбэг дөржийг за ярьж байна л да. Элбэг дөржийг шалгахын зүйтэй. За саяхан бас Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Батулга элбэг дөржийг шалгах асуудлыг прокурорт бас өгч байсан. За энэ тал дээр бас би тэрийг бол яг тэр ерөнхийлөгч тэгээд өөрөө зүгээр хувь хүний зүгээс гэж өгч юм лээ. За яг тэр хувь хүнч ба ерөнхийлөгчийн зүгээс ч тэр хамаал. Элбэг дорж гэдэг хүнийг бол юу хийдэг, яадаг нөхөр вэ гэдгийг одооний энэ ерөнхийлөгч өөрөө дэндүү сайн мэднэ л дээ. Тийм учраас тэр хувь хүнийхээ юмгаар өгч ийн гэж би ойлгосон. Их маш сайн мэддэг учраас. Тэгээд тэр 170 хуудас материалыг өгч ийн л дээ. Элбэг дорж бол маш их юм гарна л да энэ үнээс. Маш их юм гарна. Жинхэнэ толгойлогч. Тэгээ энэ үнийг барьж аваад тэгээд одоо би муудлага эмдэг төвтөшгүй шиг шалгах юм бол энэ ичүүлсэн мөн ч их юм гарна. Хамгийн одоо нэг эдрэтэй утасны үзүрийг барьсан хүн тавихгүй гэж хийдэг гэдэг шиг хуулийн байгууллага бол тэгээд зад шалгана. Эндээс чинь баяр гэдэг хүн ургаж гарч ирнэ.
За тэр энэ худалдаа хөгжлийн банк Эрдэнэтийн 49, 51 тэгэл энэ АСМ-ийн эдсэн улсын мөнгө төгрөг тэр өн докторжуулах хөтөлбөр гэдэг их юм бий. Нэг хүнд би барахааргүй их юм ял буух байх л та. Их ял асуух байх. Тэр хүн тэсэх юмгүй юм шүү дээ мэдэх юм алга. Нэг хүнээс хэрээс идэрсэн юм гарах байх. Сая бас нэг хэсэг Эрдэнэтийн 49% Сингапур гэж бас яригдах шиг боллоо тийм ээ. За тэр яг ба зүгээр сайн мэдэхгүй энэ. Одоо тэгээд энэ манангийн толгойлагч энэ аваа ийцсэн чи одоо тэгээд манд яаж хариулахыг одоо бид л харна шүү дээ. Тэр Эрдэнэтийн 49% анхаараа тэр өмнө нэр дээр нэг 400 сая юм чинь 40 мянган доллар болоо явчихтэй. 40 сая 400 сая юм тийм ээ. Энтергээд одоо тэгээд шалгах л баг. Гэхдээ энэ шалгалтыг одоо бид нар хараа сууж байгаа зүгээр арга байхгүй. Эхлээд энэ өөрчлөлт нэлээ явагдах байх. Тэр бич банкны орны дарга болно. Бич энэ нөгөө мянган талын хүмүүсийн орон сайд болно гэж явж байгаа л да одоо. Тэр мөнгө хатын хилдэг бол одоо болж байгаа. Бүх хүн гүйж байгаа. Ялангуяа хурлын дарганы төлөө бол нэг ястаа нэг эргээд нэг хэрэгт орох хүн л гарч ирэх баг. Юмнаас айдгүй. Тийм л хүн гарах байх та. Одоо тэгэхээр чин за нэг хүн улсын хурлын дараагаар тавигддаг бас л таалагдах бол аваа ичдэг одоо ийм болчих гээд байна шүү дээ. Одоо тэр гарч ирж байгаа үеийн хуулийг мөнх хөргөл сануулад байл л шүү дээ. Хурдан өөрчлөлөө гээд. Тэр мөнх хөргөл их сайн мэдээд шүү дээ. Тэрийг хурдан өөрчлөхгүй бол болохгүй гэдгийг. Дараагийн аваа хийж магадгүй гэдэг шүү дээ. А ерөн зөвөр энэ их хуралд нэг аюултай юм бий л дээ. Зөвхөн 27 гишүүн төдөлцчих юм бол энэ хурал дарахаар болчихж байгаа. Мөнгө бат нэг тарна гэдэг юун дээр гар усх зүйл бол ардсан нэг самбар тавьсан байна гэсэн. Өчтөрөөс тэр самбар харагт тавиалаа. Мөнгө батс тэр талаараа дуурах байлаа. Их хурлыг тараах гэж бас үзэх нэг хэсэг хүмүүс гарч ирэх байхаа. Би бол тэгж ойлгоод. За тэгээ их хурлын дарга батлагдах нь үгүй. Ингээд дид даргатай ёсоор сонгуульд орж ирсэн бас мэдгэн шүү. Баталчихгүй. Бас нуур санал хураалтаар сонгох байлгүй айгүй. Ямар ч байсан 27-33-ын талаас зөвсөж. А зүгээр их хурл гэдэг хүний хувьд бол өчтөр зүгээр салахын түүс энэ их хурлын даргаас зүгээр салахын түүс болсон харагдчихсан. Би бол тэгж л харж. За бас нэг асуудал яригдсан. Энэ улсын хурлын гишүүнийг эргүүлэн татдаг болно гэдэг асуудлыг арслан намаас ярьж байсан. Үй тэрийг одоо тэр үндсэн хууль мөлдрэл зохицуулж янзлж энэ дараагийн шинэ гарч ирэх парламентын энэ үхэс одоо энэ манантай бол ийм яриад бүтэхгүй л дээ. Зүгээр одоо энэ бол шал бүтэхгүй юм ярьж. Өөрөөсөө шүрэг хүчин болж чадаагүй. Одоо тэг нэг хүний хөөгд гаргацсан. Нэг хүн одоо ардсан намын гишүүн мөн одоо тэг болд чинь гишүүн мөн ч юм шиг нэг яригдах, биш ч юм шиг нэг яригдах. Тэг хингээ ийм дампуурч хоёр намаар удирдуулж байгаа их хурлчаад юу тэр эргүүлэн татах. Одоо ерөөсөө монголчууд бол энэ хоёрт бол одоо энэ юм яриад ерөөсөө хэрэг байх шүү дээ. Би одоо мөн их олон ярьж. Ерөөсөө хэрэг байхгүй. Энэ чинь дампуурч одоо энэ хүн амны хэрэг дахиад зэрэг зодолд энд ахаал хүн амны хэрэг гарлаа тийм ээ. Ахаал одоо тэр нэг гишүүн одоо тэр өгөх гэж байгаа бол тэр өөрийнхөө тойргийн бүх ахмадд л одоо тэр баян худалдааны эзэн өгч хэрэгтэй шүү дээ. Яах гэдэг нь одоо 3000 хүнд нөгөөд тэг талын үлдээчихье. Тэгээд тэр ч одоо настай хүмүүс мөнгөгүй хүмүүс чинь гишүүн юм тарааж яага над өгөө гомдол бүгд их шүү дээ. Тэгдэг юм чи ерөөсөө. Би ямар тэрийг мэдэхгүй шээ. Өөрөө гишүүн байж үтсэн. Ерөөсөө тэгж настай хүний тэр тойргийн гишүүн бол тэгж үлдээн гэдэг бол ёстой аюултай. Тийм л юм болсон байлээ. Одоо ингээл хүн амны гараалах юм. Тэгээд энэ их хурл энэ ашиг газар улам л одоо байгаад их би ерөөс ойлгохгүй. Болохгүй шүү дээ. Одоо тийм өгвөл бүгдэнд нь өгөөд заавал тэрийг цоглоож ингэж юу яаж явах ямар ч хэрэг байхгүй. Тэр өрөнгө чинэлэг хүн
бүр гэр орноор нь дээрээ дараагаа явуулчих хэрэгтэй шүү дээ. Би бол тэгдэг л байсан. Тэг чи ингээл дахиж нэг сонгогдох гэж байгаа юм шиг тэгэл одоо нэг шил арх хийцэн байх шиг одоо тэр буурлын хэрэг дотор 1 кг ч ихтэй бараг хүнд яг тэр хэрэгтэй хүнд хэрэгтэй л байна л да. Тэгэхээр энэ Мананг бий болгосон үндсэн хуулийн дордуулсан 7 гэж байна. Ер нь энэ Монгол Ардын нам Арслан намын гишүүд үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж бас сүүлийн жилүүдэд ихээхэн үзэж байна л да. Тэгэхээр үндсэн хуульд ер нь өөрчлөх тийм зүйл заалт бий юу? Яагаад булаараад байна? Ямар зүйл заалт? Би харин түрүү би өвгийнхаа ихэнд хэллээ шүү дээ. Энэ үндсэн хуулийн хямрал болцсон юм аа манайд. Тэр дээр үед бид нар Чимэдгой, Эренчингой, энэ Бүрүүгой 3 цагдаа ерөнхий газрын дарга байсан Бүрүү. Манай улсын дэдшүүхийн дарга байсан Эренчин гэж хүн байсан юм одоо баг. Чимэдгой 3 энийг голж хийсэн 3 хүн нөхгүй. Тэг яг тэр үед чинь эдрээс чи өөр хийх тийм хуулийн бас боловсралтай мэрэгчлээ хүмүүс байхгүй. Тэгээ энэ 92 онд за 91 онд бүтэн хийсэн байх л та тийг. Тэгээ 92 онд л баталсан болохоос биш 1 сарын 7-нд баталсан ба шиг санаад байна. Тэгээ энэ дотор чинь болохгүй одоо нийцэхгүй юм зөндөө байна шүү дээ. Байгаа байхгүй. Тэгтээ их цөөхөн. Тэр хүний эрх мэрх тэр юмнууд нь бол байдгаар байна. Хүн амьд явах хэрэгтэй тэр заалтууд бол зөндөө бий. Хамгийн гол нь одоо энэ албан тушаал хуваарлалтын дээр л хамаг юм чи энэ дээр л байгаа байхгүй. Тэгээ энийг чинь төрийн 3 өндөрлөг гэд нэрлэгдээд байгаа энэ 3 чинь булаацалтаад тэгээ энэ хамгийн сүүлд одоо би элбэг дор зүг харж байгаа тагнуулын даргаыг томилж байгаа, цагдаагийн даргаыг өөрөө томилж байгаа. Нөгөө мө ерөнхий сайхан бэлэг бол ямар ч ирэх мэт л байхгүй. Тоглоомын засаг газар байгуулчихж байгаад авилтаа дэмжих газрын даргаыг чинь өөрөө тавьчих чинь бас. Засгийн газрын ажил, их хурлын ажил руу ороод тэр их мэдлүүд бүгдийг тэгээ авчиж байгаа байхгүй. Тийм байж болохгүй зөвхөн батлах үүрэгтэй юм чинь бүр одоо юу яагаад. Тэгээ наад ингээд энэ нэг дампууруулж байна. Би одоо энэ хэлээд шүү дээ. Энэ ерөнхийлөгчтэй зөвшөлдөж оруулдаг гэсэн ерөнхий сайдыг болиулаад уг нь бол одоо тэгээд Монголд хууль хэрэгждэг нэг аюул хуулийг хэрэгжүүлдэг улсууд нь хууль гаргадаг улсууд нь одоо энэ их хурлын гишүүд нэр өөрсдөө төргөө бодцсон. Бидэнд бол хууль үйлчлэхгүй. Хууль бол ард түмэнд үйлчлэлийг гаргаад идэв юм шиг байна. Өөрсөнд нь бол юусаа хэрэгждэг. Ямар нэгэн хэрэг толбогдох дээр зэрэгтэйгээд одоо би одоо нэг жишээ хэлээ л да. Одоо тэр сүрэн хорлоо билүү. Нисхийн одоо аюултай мөнгө идсэн хүн. Одоо ахаад тэр бизнес гээд компани байгуулаад Хонконгд одоо тэгээд юу тоглоо явж штэ. Казино тоглоод. Бүр шовд энэ Сеулийн хоёрын хооронд нисэл казино. Тэгээд одоо дахиад тэр хүн чинь ахаад энэ ман дотор орсон энэ мангийнхантай холбогдсон. Энийг л манан гэдэг штэ бид нар ерөөсөө. Тэгээд чи ахаад нисэх одоо бүр нисхийг удирж штэ. Ахаад энэ мяттай өрсөлдөх юм гаргаад ирж штэ. Төшөөнд яал идлээд ирсэн. Тийм манай ингэж хийдэх юм бол ямар хэрэгсэн. Тэгж чинь төрийн мөнгө гэдсэн уусан ийм улсууч гадны жишээ нь Орос ч бол одоо цаазаар авах ялалтай байхдаа цаазалчдаг байсан. Одоо бол 20-с 27 жилийн ял өгч байна шүү дээ. Төрийн мөнгө идсэн одоо тэрлөө өрчөнд. За хятад бол зүгээр баг өгдөг цаасалж байна. А нэг бол бүх насаар норих ял өгч байна. Одоо бүр гайгүй гэж үзвэл. За тэгэл ерөөс 15-аас дээш жил. Тэгж өгөхгүй шүү дээ. Ял байгаа юм. Уг нь манайд яланд. Тэгтээ тэгж идлүүлэхгүй байгаа байхгүй. Тэгэл энийг хүн амгалан энэ хонхорд ингэж телевизэр үз сонь уншиж байгаа л тэгэл Facebook одоо компьютер аваад очдөг тоглол тэгж байгаа л гараад ирчихсэн шүү дээ 2-3 жил. Амгалангийн энэ 20 ангид талхны үйлдвэрт ажиллаад нэг бол ингээд талх зарж Монголд нь ажиллаж байгаа л. Нэг бол энэ Багнуур энэ хүн сайхан эрүүл агаарт очиж байж байгаа тэгэл гараад ирчихсэн 2 жил болоод. Суусан жилийн одоо тэрэнд нь тооцдог. Яланд нь оруулаад тооцчихоор тэг 1-2 жил болоо гараад ирчихсэн л та. Ийм шийтгэл гэж юм байна. Тийм их асар мөнгө идсэн хүн
Дахиад нисэх байгууллага явж байгаа гэдэг чинь юу гэсэн. Тэгээ энийг одоо харж байгаа хуулийн байгууллага төр байгаа юм гэдэг. Би аюултай одоо итгээд бүр арга нарийсаад ийм одоо заваа юмнуудтай тэмцдэг одоо аюултай тэмцэх газрын дарга дээр 50-50-аас л гэж бодчих. За сүүлийн үед улс төрийн хүрээнд үүсэж байгаа цаг үеийн асуудлаар ярихад юм байна. За хоёрлаа бас дараагийнхан сэдв рүү оръё. Тэгэхээр өмнөх дугаарт бас таны Facebook өөрөө хөтэлдэг гэсэн тийм ээ. Тэгэхээр Facebook дээр нийтлсэн нийтлэлүүдээс, ишлэлүүдээс бид хүмүүс хэдийдийг сонгож авсан байгаа. За бас ямар учиртай зүйлийг ямар агуулгатайгаар бас бичсэн бэ гэдэг. За тэгэхээр та фэйс дээр бичсэн байна л да. Сэхэдэн царайтай өөрийгөө дээдэстэн гэж боддог улс төрч улам олон болжээ гэсэн байна. За ялангуяа нэг муу бэлтгэгдсэн улсад залуу улс төрчид одоо ийм тэмцлийн ард иргэдэг хангалан бутрахсан ийм үйл ажиллагаа явуулаад байна шүү дээ. Одоо ерөөсөө хууль санаачлах, тэр хууль унших тийм баг. Ерөөсөө тэмцнэ, тэгж огцруулнаа, ийм юмд бүр ганшсан. Ийм хүмүүс одоо улс төрлөө маш их орж ирж байна. Тэгээ өөрийгөө одоо дээдсдэг гэж бодцсон. Уг нь бол ард түмнийг төлөөж гарч ирж байгаа зүгээр ард түмний нэг төлөөлөгч шүү дээ их хурлын гишүүн гэдэг чинь. Гүүр нь болж байгаа шүү дээ. Тий. Холбогч. Хөлбөмбөгөөр бол одоо 18 хүн байхгүй. Тэр ард түмээ ингэж хүн дээрүүлэх олдуулах биш. Улам ойртуулах. Хүн ийм л зориулттай л сонгогддог хүн л дээ. Тэгэхэд одоо тийм биш байна. Тойрогтой ажиллаж би ингэж ажиллаа гэж ярьж байгаа хүн нэг чалга. Би ийм хууль санаачлаад ингээд бүтэхгүй байна. Ингэж өргөн бариад ерөөсөө явахгүй байна гэж ярьж байгаа хүн алга. Тэр Монгол Ардын нам бол нэр үнэхээр ёстой 16 оноос хойш ёстой бадлаллаа шүү дээ. Би тэгээд энэ улс төрчдийн хөлд чирэгдээд ард түмэн олон жил чирэгдэж байна гэж бас хэлээд байгаа юм л да. Ард түмэн чирэгдэж. Тэгээд би одоо тэр өөрийгөө дээдсэн болчихж байгаа юм шиг тэгэл яруугаал хэлдгийг л хэлсэн юм л да. Улам олон болж байна гэсэн шүү дээ. Уг нь цөөхөн байсан надад чинь. Одоо бүр олон болоод. За хоёр дахь төрн тууштай чанга бодлоготой агаад шударгын замаас хизээч хазаадаггүй хүмүүсээс бүрдсэн байх ёстой. Уг нь тийм юм. Дандаа шудраг хүмүүс тэгээ одоо шудрагын замаас хазаадаггүй тууштай бодлоготой ийм л улсуудын төрд ормоор байгаа. Тэгэхээр үгүй саяны битэрийн яриад байгаа нөгөө жагсан цуглан тэмцэн огцруулна гэдэг л ийм л ураатай хүмүүс л орж ирчихэд байна л та. Би тэгээд бас өөр наадах чинь тийм утгаараа хэлсэн. Тэгэд миний нэг уншаад хүн ойлгож байгаа ч юм уу ч юм. Шүүмжил их зарим жоо одоо та хүний хэлсэн байна зүв байна гэж байгаа. Тэгээ ер нь яг одоо энэ наад асуултаач бол сая энэ тэр Үнэн ба Зөв намынхын их ярьлаа. Ардс намын сүрэг хүчнийхэн эрдэнэ ч одоо их ярьлаа. За би ч одоо бас их үжил бодлоо илэрхийллээ. Жаргал сайхан бас их ярьлаа. За тэгээ бидний эсрэг нөгөө тэр коммент бүр маш их идэвхтэй сайжсан. Одоо байхгүй өчигдрөөс эхлээд татан богдож байгаа шиг байна. Гэхдээ тэр шүүмжлэлүүдийг би бол бүгдийг хурааж авч тэмдэглэж авсан. Тэн дотор хэрэгтэй юм маш их байна. Яг хэдийгээр хүн донжлоод байгаа боловч биднэрт бол маш их хэрэг боллоо. Ялангуяа тэр Үнэн ба Зөв намын нэрийг маш их өсгөж өглөө. Ард түмний дунд тэр доромжлол, тэр гутаах гэж оролцсон үгнүүд, тэр дамжиглал энэ төр бол Үнэн ба Зөв намын залуучуудад маш их сургамж сургаал болж хатуужээс олгож өгсөн. Шүүмжлэлийг хүлээж авдаг болгож өгсөн. Нэр хүндийн ард түмний дунд өсгөж өгсөн. Сая бол одоо бид тэр судалгаагаар баг 7% өслөө шүү дээ. Шууд 7-8 орчим %. Тэр намын рейтинг. Ер нь бол зүгээр тийм 20 оны сонгуульд бол ер нь нэлээд сайн бэлтгэж байгаа юм байна. Тэр танай телевизээр явж байгаа тэр нэвтрүүлгүүдийг TV10 маш их олон үздэг. Бараг Монгол комментээс Монгол комментиг бол коммент уншдаг энэ хоёр хүн юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Үнэн ба Зөв намын явдаг 7 хоногт
давуу тал явдаг нэвтрүүлэг бол намын нэвтрүүлэг. Тэгээд ард түмэнд тэр үжил суртал нам гэж юм ямар юм бэ гэдгийг маш сайн ойлгуулж өгөө. Тэгээд тэр сүрэг коммент төрөөд ирэхээр зэрэг тэр Монголын ард түмэн чинь тэр нэвтрүүлгийг доромжлуулж байгаа хүмүүсийг хараад тэгээд тэр сүрэг коммент тэр чинь нөгөө дэмжиж байгаа комментууд орж ирч чадахгүй байгаа. Тэгээд би сүүлд нь сонсоход ерөөсөө тэр бүх муу өгнүүдийг ингээд бүгдийн сан бичээд тэгээ автомат болгоод тавьдсан. Тэгээд нөгөө нэрнүүд ингээд зоолттой. Тэгээд цагаан самбуу ярьлаа гингүүд автоматар бүх сүрэг комментүүд ажиллаж эхэлдэг. Тийм болгоцсон байлээ гэж би сонссон, зүгээр үнэн утлаг нь мэдэхгүй. Тэр үнэн базуун нам руу их тайрсан сайхан. Тэгтээ нэр хүндийн сайхан байсан. Энэ шүүмжил бол ер нь хүмүүжүүлдэг идэлтэй. Тэгтээ доромжлолын тэр их орч өгнүүд чинь эцээч ард түмэн чинь бол яг үнний талд зогсдог улсууд шүү дээ. Тэрийг бол юугаар нотлогддог сая тэр намын рейтингийн судалгаагаар тэр 18 судалгаа явуулахад үнэн базуун нам чинь тэгээ энэ хоёр том намын хард ирсэн 10% та зогсож шүү дээ. Тэгээ дөрвөн байгууллага би тэр хийсэн байгууллагын ямар байгууллагад үүссэн бэ гэдээ харсан чинь дөрвөн байгууллага 3 сарын хугацаатай хийсэн байлаа. 21 аймаг нийслэл лотын 6 дөрөв тэгээ гэр хороолол гэж нэг хийгээд дээр нь орон сууцнд амьдардаг хүмүүс гэж тусад нь хийгээд насны ангилалтай 10 намыг тавьж байгаа. Тэгээ судалгаа маш юутай судалгаа гарсан мэлээ. Тэгээ бас л захиалгаар хийлгсэн байх айлг өвж ийсэн. Тэгээ тэр судалгаа хийсэн байгууллага тайлбар хийсэн байх гэж би бодож байна. Надад бол харагдаагүй. Тийм учраас шүүмжлэл бол үнэн базуун намын залуучуудыг маш их юм зурж өгсөн. Одоо энэ тэн дээр сургамж аваад тэгээд тэр алдаатай яг уу тэр ч авах үг байх юм. Тэр өгнүүдээр нь ажлаа сайжруулад явах хэрэгтэй. Иргэдтэй өшөө сайн тулж ажиллах хэрэгтэй байна гэж би харсан. За энэ дээр бас нэг юм үг байна. Өнөөдрийг бас л харсан юм болоо да. Учир нь юу гэхээр үнэн гарч ирнэ. Гэхдээ их удаж байж гарч ирдэг болохоор ард түмэн одоохондоо ухаж болохгүй гэдэг. Тий. Өнөөдрийг л бас. Яг одоо тэр бас л тэр сэтгэлгээний хувьсгал хийнэ гэж яриад байгаа. Үнэн базуун намын тэрэлтэй. Тэгэхээр энэ хүмүүсийн сэтгэхүйн өөрчилж өгөхгүй. Тэгэхээр зэрэг өөр одоо сайн чигийг зөв заадаг нам гарцаагүй бидэнд хэрэгтэй болжээ гэж юу ойлгож байгаа. Тэн дээр би чамд холбогдуулаад хэлэхэд одоо жишээлбэл ийм байгаа юм л да. Манангийн дайсан энэ одоо Монгол ардын хувьсгалтай марчсан нам чих байгаад сонсгоо байсан. Нүд байгаад харахаа байсан. Зүрх байгаад цоглохоо байсан гэдээ одоо бас байж байгаа. Манан. За Монгол ардын нам ардсан нам сүүлийн үеийн сонгуулиудад улсын их хурлын гишүүн болгыг мөрөөддөг хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлдэг үлгэрийн олдон болсон гэж би бас ярьсан. Одоо тийм мөрөөддөг ийм хүүхдүүдийг ингээ оруулж ирээд бэлтгэдэг хүмүүсээр гишүүн болгоцсон. Тэгээ эргээд өөрөөсөө энд нэртэй одоо халуулж байгаа байхгүй. Тэр их бол дараагийн гомдоод миний гар үсгэрийн 65 хүн орж ирсэн гэж хэлээд байгаа чинь тэр. Тэгээ өөрөө эргээд гүйлж байгаа энэ ухамсаргүй болоогүй байгаа банд нарыг оруулж ирээ. Тэр төлөвшсөн 27 настай хүүхдүүд байн залуучууд. Боловсрол эзэмшээд. Монгол ардын нам ардсан намд ард түмэн гомдох хангалттай олон шалтгаан байгаа юм. Бас би монголчууд Монгол ардын нам ардсан намд итгэж байгаа нь хор тавтартайгаа эвлэрч байгаа хүнтэй адилаа гэж би бас ингэж дүгнсэн энэ хоёр намыг. Монгол ардын нам ардсан нам олон удаа мөөрөлдөж нийлээд мөргөлдөж салдаг ард түмнийг энийг бол ард түмэн олон удаа харсан. Эхлээ их сайхан мөөрөлдөж нийлнэ гэдэг чинь. Тэгээд мөргөлдөж салдаг ийм хоёр нам байна. Монгол ардын нам ардсан намын талаарх Монголын ард түмний үзэл бодол маш энгийн болсон. За энэ нь юу гэвэл энэ манангаас татгалзах явдал. Энийг одоо энэ 5 хүн хийгээд байгаа юм биш. Ерөөсөө Монголын нийт ард түмэн энэ 28 жилийн сонгуул 30 жилийн хамтарч хийсэн энэ хоёр намын үзэл бодлыг бүрэн ойлгочоод одоо энэс татгалзах юм чи ард түмэн өөрсдөө гаргаж
яриад байгаа болохоос биш эдгээр хийгээд байгаа юм шиг. Дараа нь энэ Монгол Ардын нам ард нам ард түмнээс уруунд эсэлсэн учраас эдгэрт бол ёс зүй ярих ямар ч хэрэг байхгүй. Ард түмнээс уруусан гэж чи юу яриад байгаа юм бэ гэвэл ерөөсөө 7 удаагийн сонгуульд ороход баах мөрийн хөтөлбөр аваад одоо уншаад ордог. Тэгээ ерөөсөө биелүүлдэг. Тэрний одоо хамгийн аимшигтай тод жишээ бол 12-оос 16 оны сонгуульд ажилласан намын энэ том балаг. Тэгээ өөрөөсөө унсан шүү дээ. Энэ чинь 7 9 хүнтэй болцсон сууж байгаа. Дараа нь нөгөө одоо 3 дахь сонголт байхгүй учраас ардын нам руу хит бас тойлсон яг 2000 он шиг. Нөгөө 2000 оны 72 шиг. Ингээд эднэрт өгсөн. Тэгсэн чинь гарч ирэнгүүтээ нөгөө мөрийнхөө хөтөлбөрийн эсрэг шовт эсрэг явсаар хагаад хоорондоо ингээ хоёр хуваагдаад тэгээ байлдаан болсон дотор нь. Одоо энэ байлдаан дахиад энэ 19 онд их хатуу ширүүн өсөлтөх ийм шинжтэй болоод явчихж байгаа. За Монгол Ардын нам ардч намын бүхий л үйл хэрэг үйлдэлүүдийг монголчууд хардаг, сонсдог болж чадсан. Худлаа амлдаг их сайн мэдэрсэн. За Монгол Ардын нам ардч нам хоосон найдвард 30 жилийн турш ард түмэнд төрүүлж чадсан. За энийг бол Монголын ард түмэн яг өөрсдийнхөө амьдрал дээр бүрэн ойлгосон. Одоо болиё гэдэг. Төрөүний миний дээр ирэлдэг хамгийн энгийн арга нь энэ намаас энэ хоёроос татгалзах юм. За Монгол Ардын нам ардчлан намд золиослогдож байгаа монголчууд одоо ухамсарлах цаг болсон. Энэ хоёр намын золиос болоод байгаа юм байна гэдгийг. За хамгийн сүүлд би нэг бас нэг дүгнэлт бичсэн юм а энэ Монгол Ардын нам ардчлан намыг чи ганц үгээр одоо шийдвэрлээд нэг хилээд гэж үл ерөөсөл худалж энэ хоёр хоёлаа хин энийг хэлэх юм байна. Нэг үгээр хэл гэж шүү дээ би тодорхойлоод гэх юм бол худалчаал гэж хэлж байгаа. 2016 онд мөрийн хөтөлбөр байрал орсон улсууд өнөөдөр 3 жилийн турш санал суудлын төлөө тэмцэлтлээ. Одоо жил өрхөх хугацаанд бас одоо яаж мөрийн хөтөлбөрөө биелүүлэх вэ? Үгүй одоо над чинь их хэцүү юм болно бас. Бас л одоо юу гэж гарч ирдэг юм бол 20 онд. Одоо эн чинь баахан гомдгсод гарч ирнэ. Их хурлын даргыг сонголоо. Тийм ээ. Тэгэл би энэ нэг ийм хэлц өгнүүд ингээд өдөр болгон өөрийнхөө фэйсбүүкэнд хийгэлээд. Яг энэ зөвхөн залуучууд дэрэг болно гэхээс биш. Бусад нэг хүмүүс л нэг анзаарахгүй байна. Яг улс төрч болъё, улс их орноо сайжруулъя гэсэн тийм мөрөөдөлтэй залуучуудыг уншаад над хариу коммент бичт юм аа. Таны үгийг ойлголоо гэдэг. Чи өөр ямар үг вэ? Энэ дээрээс ард иргэд муу улс төрчдөр дутахгүй харин улс төрчид ард түмнэр дутнаа. Тий. Одоо надад энэ 20 онд харуулад өгөх болчиход байна л да. Миний ард түмэн л гээд. Миний ард түмэн. Тий. Би өөр яг миний ард түмэнд нулимсгаас унгаж исэн гişүн үтсэн шүү дээ. Жуулган дээр. Тийм л амар зүжгэлдэг байхгүй. Одоо бол наад үг чинь 20 онд биелнэ. Хөдөлчүүний дотроос төр нулимс гарч хилээдэг бас агуу жүжиглэлтэй. Тий амар. Тэр энэ хүний мэрэгжил жүжигчин болсон бол мундаг сайн жүжигчин болж магадгүй л. Яг тэг нүүлээс унах гэсэн шүү дээ. Миний ард юм гээд. Өөр. За таны фэйсбүүкээс авсан ишлүүд бол юм байна. За тэгэхээр найруулагч бас нэг хоёр бичлэг бэлдсэн байна. Хоёлоо бас эхнээс нь үзье тийм ээ. Өнөө өглөө засгийн газрын ордон зорилоо. Цалингүй болох манай телевизийн саналыг хамгийн ихэнд сайхан самбог гишүүн дэмжиж гар үсгээ зурлаа. Тийм чи ард юм байнгын бухимдалтай энэ иргэдүүдийг жоохон тайвшруулах. Тэгээ энэ одоо сэтгэл санааны бас энэ дарамтаас нь багч болтгоо гаргах хэрэгтэй юм л да. За жоохон өнөөдөр нэг улсын хурлын гишүүнд жилд хэдэн төгрөг согддог вэ? Цалин гэж хэдийг авдаг утас тийм ээ? Хоол унааны мөнгө гэж нийт хэдэн төгрөг согддог вэ? Та улсын хурлын гишүүн байхдаа яагаад цалингаасаа татгалзах энэ бичигт гарын үсэг зурваа? Гэхдээ тэр миний намайг 8 онд байх чинь их хурлын одоо хэд болсныг би мэдэхгүй байна л да. 8 онд байх чинь 700 орчим мянган төгрөг байсан шиг санаж байна би. Гишүүний зүгээр цалин, сарын цалин. За тэгээд энэ дээр хэвлэлийн мөнгө, утасны мөнгө, унааны мөнгө. За тэгээд туслах зөвлөхүүдийн мөнгө, цалин.
энэ төргээд нэг юм. За тэр туслах юунуудын цалинг болчих. Зүгээр их хурлын гишүүн. Тэгэл яг тэр гар утас тэр унааны хэвлэлийн энэ тэр зардлуудыг бол би ерөөсөө тэгээд тийш яг ингээд бүх гишүүдээс нэг цалингийн карттай л та. Тэн дээр л ороод ирдэг байсан. Би бол тэр тухайн үед бол бүгдийн л тэр тойргийнхаа иргэд хамгийн орлогогүй тийм хүмүүст л таргаад өгчдөг байсан л та. Тэгээд тэр цалингаас татгалзаад энэ зардлыг багасгая. Энтер гэж нэг юм ураа явуулчихсан. Тэгээд тэр дэмжигдсэн. Тий. Дэмжигдэггүй. Тэгээд чинь юу гэж тэрийг асуулж идэм юм чи. Зарим би цалингаараа амьдэрдэг гэд гişүүн зөндөө ярьжсэн гişүүн би шүү дээ миний үед. А одоо бол би эрт хэлсэн бизнес эрхэлдэггүй нэг ч гişүүн энэ юун дотор байхгүй. А бүр айгүй ховд сундар муутай ороод одоо бүр гоо сагны мэс засалд ороод бүр ховцол өнөр ундаг машин энэ төр чангарцсан тийм гişүүд зөндөө байдаг. Эрх мэдлээ ашиглаж асар их. Ялангуяа их хурлын гişүүн давхар сайд хийж байгаа гişүүдэр бол амархан хөлждөг шүү дээ. Чинь бүр анцгүй харагддаг юм чи. Яриа өөрөөнөөс нь ихсүүлэл алхаа гişээнөөс нь өсвөлөл өөрчлөгддөг юм чи. Тэгээс одоо мань митийн гэд насалсан хүмүүс чинь тийм юм маш харж шүү дээ. Залуу байхад бол тийм мэддэгчгүй хажуугарлгүй гэддэг болохоос ш. Тиймэрхүү юмнууд зөндөө байна. Тэгэхээр энэс тэгээ энэ дээр хамгийн түрүүнд намайг зурлаа л гэж ярьж би яг зурсан одоо хараад санаж ин л та. Танаас гадна ер нь 76-аас нийт хэдэн хүн зурсан бай танаас? Би энийг мэдээгүй. Энэ ТV-ийн алтныхаа хийсэн сурвалжлага шиг байх юм. Дуун тий. Одоо мэдгүй. Тэгээ хэд зуурсан тэр чинь тэгээд алгуулсан шүү дээ. Тэг таран байхгүй. Тэгээ энэ чинь юу яасан юм ерөөсөө байхгүй. Ажил хэрэг болсон байхгүй. А ер нь бол зүгээр энэ маш их зардал энэ төрийн албаагч их хурлын гишүүнээс авахлаад тэгээд засгийн газар яам сайд за тэгээ аймаг үрлэгэн зардал бол өстой маш их. Би бол нийт татвар төлөгчдийн улсад хоримтлоос хөрөнгийн 50 орчим хүн ямар ч өрөөсөхгүй болт юм бэл. Ямар ч өрөөсөхгүй. Тэгтээ ажил хийсэн юм шиг ийм дүр харагдаад байдаг. Зам тавьсан юм шиг харагдаад байдаг. Байшин барьсан юм шиг харагдаад байдаг. Тэгээ байхгүй. Идэж. Тэгээд би одоо их олон ярьсан шүү дээ. Манай энэ авилгалтай дэмжих газар бол ийм жижигхэн аппараттай ажиллах ёсгүй. Энийг ч одоо бүр тусгай ажил гүйцэтгэдэг хүмүүсийнх нь орон төгөрт бүр нэмээд шинэ Германд бол одоо контейнер ачаад ингээд явуулдаг энэ мапын сүлжээг барихын тулд тэр дотор чи яг тийм контейнерын намаа эрхэлдэг хүн одоо чинь авилгалтай дэмжих газар гайлын газараас хүн ажилд орсон яг зүгээр ингийн хүн шиг тэгжиж барьж байгаа шүү дээ. Яг үнэмшилтэй дунд нь орсон. Тэгж ажиллаж ил эднийг зэгцэл нөхөхөөс биш. Одоо гүрзийнийхэн шиг тийм ээ. Орсууд шиг тийм бүдний шиг ингэж л ажил нөхөхөөс биш. Тэгээ яг дараа нь ингээд нэг хүмүүс зүгшрээд энэ авилгал нь багасаад төрийн албаагч нарын энэ тансаглал энэ хахуулыг багасгаад ингээд ирэх юм бол тэр аппарата цөөлж болно шүү дээ албан тушаалын юуг орон тоог нь багасгаад одоо бол нэмэхээс өөрөө байхгүй. Гэтэ би тэр бас яасан те тэр хямглан мөн өрөхгүй 30 мөрдөн байцаа гэхдээ яаж хяналтын прокурортой яаж ажиллах юм бэ? Ийм олон хүнтэй ч тийм ээ. 1000 гаруй хүн байгаа байхгүй. Ингээл одоо их хурлын 76 засгийн газрын одоо 15 сайд тэгэл дэд сайд дөрвийн нарийн газар хэлцээний дарга аймаг иргэдийн хурлын дарга гэл ингээл явчихсан. 30 хүн бол хянж дийлэхгүй. За хоёулаа дараагийн мэдлийг үзгөө. Юу н одоо ард түмэнд бол улсын их хурлын гишүүн бол нэг тийм онц ачаал бүгдэлтэй сонсогдохгүй байна. Өөрсдөө зөвлөө дан буруу юм хийж байгаа юм чи яаж одоо иргэд та сайн байна гэхтэй. Өөрсдөө төлөө их зөв юм хийгээд өөрсдөө амьдралыг өөдөн татаад уг нь татах гэж очсон шүү дээ. Татаад тэгээ амьдралыг одоо жоохон жуултахад дийшлүүлсэн бол гишүүнээ та одоо сайн байна л гэдэг нь шүү дээ.
заавал тэднийг одоо давмжуулга дээрэмчин томолчин авилгалчд гэдэг шаардлага бол байхгүй. Аргаа барахтаа л иргэд тэгж ярьдаг л та. За өнөөдрийн бас л сэдв болж байна. Тий. Энэ яриач одоо бүр тэгээ явсаар яг намайг байхад бас чин улгаас дээрэмчин мэрэмчин гэд энэ 76-ыг хэлдэг юм аа. Тэгээ ямаанд мөнгө өгдөг энэ төргээл нэг тийм хож нэр хож зүгэл тэгэл яг 8 оноос л эхэлж ирсэн л та. Тэгээ өнөөдөр бол би бас эртний ярьсан шүү дээ. Энэ идэж уусан юмнуудаа идэж өөрсдөө хин юу идэж уугаадаа энэ яагаад энэ гэдгийг бол жишээ маш сайн мэддэг байхгүй би энийг. Одоо энэ төрд ажиллаж байгаа хүмүүс манайх жоо өнгөн жижиг гэж дуус тийм ээ. Маш сайн мэднэ. Юу гэдэг. Тэгэл би энэ дээр атархад чөтөрхөл тэгэл энэ арай л үйдчихлээ. Би ягараа энэс дутдаг ингээл үзээд идэв. Тэгээд энэ ард түмэнд одоо тэгэл нэрнэ гэж унсаар хагаад тэгээд дараа нь өөртөө баригдаад тийм ээ. Одоо энэ чидүүгээр баригдлаа. Албан тушаал ёстой хөрсгөө хэлдгээр ярьсан үнэн хэрэгцсэнийг одоо бид мэдэхгүй, чийж мэдэхгүй, бич мэдэхгүй. Хин одоо намдаа хэдэн төгрөг өгөөд ямар албан тушаал авсныг нотолж чадаагүй. Тийм ээ. Тэгээд тэрийг л би одоо ярьж байгаа зарим тэр. Та нар одоо ажиллаа хийгээч. Хууль. Тэгээ энэ манад энэ тэгээд хууль өргөн бариад ерөөсөө их хэцүүлтэй. Энэ яг тэр бас нөгөө тэмцэж байгаа хүмүүсийн дотор чинь бас зүв үг байна л. Энэ их хурлын дарга ингээ хууль санаачлал өргөн барихад дарждаг. Тэгээд хиний хуулийг хизээ оруулах гэдэг энэ нөхөр ганцаараа мэдээд байна гэд бас яриад байна лээ. Тэр чинь намайг байхад тохиолдсон. Би чинь эрүүгийн хуулийг даруулсан, шагналын хуулийг цэпэнд даруулсан, дэмбэрэл даргаар. Тэгээд чи их хурлын даргын өрөөнд ороод буцаад би юм авъя гэвэл чи эргүүл татуул авах энийг гэж байгаа. Тэг би боллоо одоо болиё гэж. Тэгэх юм бол одоо авал. Одоо ихгүй бол болоогүй өгөхгүй. Ингэдэг. Тэгэхээр одоо их хурлын даргын өрөөг гишүүн хүн ороод ноцтолдод юу яана гэж байхгүй шүү дээ. Төрийн тусгай хамгаалтанд өгдөг үний чи яаж өнгөрч вэ? Ирэх байхгүй. Ингээд хууль дардаг гэж яриад байна лээ тэр бас үнний тал бий л дээ. Тэгээ одоо нэр хүндээ унжсэн яг үеэлтэй тэр 8 оноос хойш их хүчтэй унаад 8 жил унлаа шүү дээ тийм ээ. Тэрийг л аминдаа яриад байгаа зарим л харагдаж байна л да. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийн маань цаг бас дуусах тийшээ хандж байна. Дохио өгч байна. Сүүлийн асуултыг бас танд үлдээ. Гэхдээ би одоо өөртөө асуудал тавих одоо юу ерөн зүгээр яг одоо сонгуул бол үндсэндээ яг 19 онд бол тэгээд одоо энэ гишүүднээс чинь нөгөө юм тараах тийм ээ нөгөө дараагийн сонгуульд бэлтгэх за одоо нөгөө өөрөөсөө хэлсэн их болдыг огцруулах юмн дээр бичгэн дээр та нар гав шиг зурж ирчгээд надаас квотагаар зарласан шүү дээ. Одоо тэгээ тэрийг одоо би яа ингэж унгаж оролцсон энэ байна гэдэг одоо гар утсан дээр бичээд авчих юм уу? Одоо тэрийг харуулж яж квотаа. Тийм ээ. Ер нь бол тэгээ ерөнхий сайд хүн намын дарга хүн тэгж зарладагч буруу их хурлын гишүүднээс. Тэгээ нам бол төрийн дээр гарцсан байна гэдэг нь бол эндээс маш тодорхой харагдаж байгаа байхгүй. Тэгээ гишүүд нь бол юу ч биш шүү дээ. Тийм ээ. Тэгээ одоо энэ 19 онд одоо бидний хамгийн гол харах юм одоо хамгийн ихний ээлжинд харах юм одоо маргааш нөгөөдөр хоёр энэ хэн гой их хурлын дарга болох вэ гэдгийг харах юм бэ. Их хурлын дарга мэдээж бүх байнгын орны дарга нэг солино. Тийм ээ. Тэн дээр өрсөлдөөн болно. Энийг бол хөрөлцөх шийдэх баг. Өдөртөх зөвлөлөөр нэг юм орсон болоод. Эхний харах юм энэ байна. Дараагийн харах юм бид цагаан сараа нэг тэмдэглэж өнгөрөх юм шиг байна. Дараагийн 7 хоногт. За тэгээд тэрний бид нарс бараг бүтэн 7 хоног амрах юм билээ шүү дээ. Нөгөө улиг болсон амралт чинь дахиад эхлэх юм. 7 хоног. За тэрний дараагийн 7 хоног 2 сарын 10-д гаргаад тэгээд жинхэнэ энэ засгийн газар энэ мапыг ихтэй яаж илчилж гаргаж ирэхийг бид нар харах энэ 19 он тийм юм харах нэгдүгээрт хоёрдугаарт
гишүүд нар яаж жүжиглэж одоо бол бүгд жүжигчин болж байгаа юм. Тийм ээ. Ялангуяа энэ тэгээ энэ ч одоо завсралч наадвалж байна. Нөгөө намын жуулган чинь 2 сарын 10-нд завсарлана гэдэг. Хуулиараа завсарлаад алга болно. За тэнд бүх хор найраа явагдана. Тэгээ хаврын жуулган эхэлнэ. 4 сарын 10-нд эхлэх баг. За тэрнээс хойш бид нар бол дараагийн сонгуульд энэ хоёр нам хэрхэн бэлдэж байгааг бид харах болж байгаа шүү дээ. Тийм ээ. Хэрхэн одоо юм тараах одоо ястаа нөгөө тойрог руугаа бол ястаа нэг нөгөө мөх батын хэлдгээр ястаа бүгдээрээ бүх гэж шагшаал юм барайл одоо ингээл явна та. Өөрөс дараад тэгээд бүгдэнд нь чи тэнд гээд хойрлох юм билгүй одоо. Тэгж амархан хойрлохгүй л дээ заадагч. Сайхан тэгээ одоо тэр гомдгчтэй айрам нөгөө талд гарч ирээд энэ их урлаа яаж дарамтлах юм бойкотлох юм бөгөөд. За жидүүгийн асуудал босч ирнэ. За жидүүгийн асуудал гэж энэ колдог огцруулахаас илүү том асуудал болно доо. Нөгөөдөл нь би хэрэглээг аваагүй имлэг барьсан, үнэний вэрэн барьсан гэдэг ингэж зүтгэдэг. Шүүх орохоор болохоор та ингээ буруу ашигласан байна ингээд хадгалан зээлийн хоршоонд өгөө банкнд өгөө эргүүлсэн байж тээ мөнгө угаацсан байж тээ гэдэг ингээд эрүү үсгээ дайрах баг. Тэгээ одоо хэдэн гишүүн чөлөөлж өгөх юм 17 хүн төдөлцчих юм бол их хурл ямар ч ажиллах чадваргүй бол. Тэгээ ингээд их сонин бас л их дампуу юу сонин байх хэвдий. Бас нэг дампуурс их хурл засгийн газрыг бид харах л үлдчих шиг. Яг хөө тэгээ одоо нэгэнтээ цагаан сар болж байгаа юм. Энэ гарч байгаа шорон гахын жилдээ ямар ч байсан эрүүл энх байхыг ард түмэндээ хүсэн өрөөгд. Тэгээ одоо улс төрчдөл харахаас одоо бид өөр юу харах вэ? За сар шиндээ сайхан шинлээрээ. За тэгэхээр хөгжлийн хөтөлбөр нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ өнөө үгийг цөөхөр хүргэлээ. Ямар нэгэн нэмэлт очиргүйгээр үзэгч та бүхэндээ энэ ярилцлагыг хүргэхийгээ зорилоо.